Машин солихоо яг уу 6 дугаар дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдөр бид нар MSM дээр дахиад ирчихсэн байгаа. Ер нь бол MSM-ээс яг оффроуд ангиллахын маш олон загварын машинуудыг худалдаа алдаг. Харин өнөөдөр үзэгчдээс хамгийн их ирсэн сэтгэлдлүүдийн нэг Ford-ын Bronco загвартай танилцуулж байна. За энэ Ford Bronco маань өөрийнхөө 6 дугаар үе дээр явж байгаа 6 дугаар үеийн Bronco гэж нэрлэгддэг. За яг Bronco-гийн хувьд 1996 он хүртэл 5 дугаар үе яваад төр завсарлаад за 21 оноос эхлэн эргүүлэн энэ загварыг сэргээсэн. За Ford-ын зүгээс бол бас яг энэ загварын маш их фэн бейс байсан учраас яг тэр өмнөх тэр heritage гэж ярьдаг те анхныхын тэр уламжлалт төрхийг нь хадгалсан ихтэй орчин үеийн бүх тэр давуу чанаруудыг шингээж чадсан энэ загварыг гаргаж ирээд гарсан цагаас хойш бас эргүүлэн фэнүүдээ босгож ирж чадж байгаа энэ загвар байгаа. За өнөөдөр бол бид нар энэ MSM дээр байгаа дээрээ за яг энэ бол миний 100 гартал байгаа энэ загвар бол 24 болон төрөөс өмнөх онтой Bronco-гийн загвар. За энэ загвар дээр баг зэргийн шинжилтүүд хийгээд 25 оноос бас арай өөр косметик шинжилтүүд хийсэн байгаа загвар. За энэ хоёрыг бол харьцуулсан ялгаануудыг бас та бүхэнд хүргэхийг хичээнэ. Гэхдээ эхлээд цөмөрөө туршлагын жолоодлого хийчихэд бас яг загварын дотор зарим нэг ялгаануудын талаар танилцъя. Өнөөдөр манай туршлагын жолоодлого дээр манай найз ус форонертайгаа бэкап болоод явж байгаа. Тэгэхээр манай энэ Bronco видеод маань нэлээд гоё юу гарах гэж үзэж байна. Гоё төсөлттэй болж байгаа хаа гэж үзэж байна. За замдаа гараа явж байхад нэлээд хурд аваад одоо ингэж явхад одоо л энэ сэхний төсөлтүүд бол салаа дотор чимээ болоод орж ирж байна. Энэ бас нэлээд орж ирэх юм шиг энэ мэдрэмж бол яг нэлээд хурдтай явж ирэх мэдрэмж юм байна. За бусад энэ салааны деталь гэдэг ч юм уу те айгүй гоё минимал өнгө айс хийцлэлтэй хэмнээ орчин үеийн технологи шингээсэн бас салааных нь энэ одоо хийцлэл гэдэг ч юм уу материал гэдэг бид нар бас айгүй гоё эвтэйхэн тийм хитрхи их тасаг биш гэхдээ хитрхи их тийм оффроудын гэх юм уу те тийм өнгө айстай биш яг гоё санагдаж байна надад бол. За тэгээд яг энэ өрөөлийн хувьд надад хамгийн их таалагдаад энэ Bronco-гийн үйл айгүй гоё тийм спорт гэх юм уу өнгө айстай. Тэгээд энэ машинд яг суусан цагаас хойш ерөөсөө зүгээр эвхий уралдыг гэдэг тийм их мэдрэмж шиг төрүүлж байна. Тэгэхээр өнөөдөр энэ засмал зам дээр бас жоохон нэлээ урт хийгээд өвчтөм илүү гэдэг юм юутай шууд л тийм мэдрэмж өгöd энэ л та. За джип дээр бол магадгүй илүү жоох ингээ уулын хаданда авирий гэдэг ч юм уу тий илүү яг нэг тийм оффроуд замдаар гараад ингээд явъя гэсэн мэдрэмж өгөөдсөн бол яг одоо бол шууд тест драйв руу явж байгаа яг энэ момент дээр нэлээ хурцтай дахимаар мэдрэмжийг бол Bronco нэвтрүүлж шүү. За яг одоо энэ ингээ бичлэг хийе явж байна. Яг одоо энэ бичлэг хийе явж байна. Манай хажууд манай багийнхын продюсингийн одоо production багийнхын энэ бичлэг хийе явж штэ. За одоо цөмөр өнөөдрийнхөө машинтайгаа танилцъя. Тэгээд ер нь яг энэ Ford Bronco гэдэг машин чинь юугаараа давуу талтай, сул талтай тий. Тэгээд ямар ч өнөөдөр бол нэлээ их тест хийгээд явж үзлээ. Ер нь бол маш гоё юм юм дайчин ийм зугаатай машин шиг санагдлаа. Тэгээд өнгөрсөн дугааруудаас яг Wrangler-ыг унаа явж хахад бас яг иймэрхүү төрлийн мэдрэмж авч ирсэн. Ийм гоё давхи тий юм руу ингээд ороод ингээд хам хүчийг гаргаад явмаар тийм мэдрэмж өгч ирсэн. Тэгээд бас нэг давуу тал нь нөгөө үйлдвэрээсээ маш сайн тоногтой. Тэгээд яг оффроудад зориулагдсан машин учраас энийг ингээд хаашаа аваад орсон, ямар ч цас руу орсон, ямар ч хунгар руу орсон айх юмгүйгээр өөрөө аваад орж
чаддаг тийм машин байна. За энэ талаар бол би бас өмнө нэг дугаар дээр хэлжсэн те. Аваад орохдоо хайрламар машин байна гэж ярьжсэн бол энийг бол би хаашиж авч явах. Тэгээ наваа бүр ингээд аваад яваач гэсэн шиг тийм сэтгэл төрүүлэхээр машин шиг санагдлаа. За Ford Bronco-гийн хувьд ер нь үйлдвэрээсээ 3 төрлийн мотортой гардаг. 2.3, 2.7 тэгээд 3.0 мотортой гардаг. За тэгтээ яг Монголд ирдэг энэ байдлын загварын хувьдлах дээр 2.7 EcoBoost гэдэг V6 хос турботой ийм мотор ирж байгаа. За энэ моторын хувьд бол 330 морины хүчтэй 425 Ньютон-метр маш хүчтэй гэж санагдчихээн. Буруу хэлсэн бол би энэ гаргачихъя. За тэгээд энэ мотор бол ерөөхдөө яг Ford-оос бас хөгжүүлээд нэлээд олон машин дээр бас ашиглагддаг мотор учраас харьцангуй одоо нөгөө дутуу өгдөгөө гүцээгээд явж байгаа ийм мотор гэсэн үг. Яг энэ мотортой холбоотой их тийм их аюултай одоо юу гэдэг сөрөг сэтгэлдлүүд бол би хараагүй. Тэгэхээр моторын тал дээр бол гайгүй санагдчихээн. Тэгээд орчин үеийн машинууд ер нь манай энэ дугаарууд ер нь анзаараад байгаа бол сүүлийн үеийн машинууд бүгдээрээ моторын багтаамж багтаа хэрнээ турбогоор те буст хийгээд хүчийг нь бол маш их нэмж байгаа. За тэгээ өнөөдрийн энэ машин дээр бас яг энэ мотор дээр анзаарчихсан юм юу гэхээр яг энэ моторн дээр бол тюнинг гэдэг чтэй ер нь бол тэр зохицуулт бол маш сайн хийсэн юм шиг санагдлаа. Яг тэгээ тэрэн дээр нь юу ч хэлэх гээд байна вэ гэхээр өөрийнхөө бидэд таарсан хүчийг маш сайн гаргаж өгч чаддаг. Тэгээ их өндөр халт нь бол гайгүй байна. За зарим нэг яг турбо мотортой хөдөлгөөрүүдийг ингээ аваад үзэхдээ их өндөр халж байгаа юм шиг сэтгэлдүүд төрж исэн бол өнөөдрийн хойд бол харьцангуй гайгүй санагдлаа. Тэгээд дараад нь бид нар нэг дугаар бэлтгээд ер нь энэ турбо моторыг ер нь яаж авч явах юм бэ? Одоо нэгэн л бүгдээрээ турбо мотортой болж байгаа юм чинь яаж арчилах юм бэ гэдэг тал дээр бол бас нэг дугаар бэлтгэе гэж бодоод байна. Ер нь бол бас яг автомеханикуудаас бас асуумар санагдчих байна. За мотор ингээд энгийн нормалж явах үедээ бол маш гоё энгийн жигд ийм дуу багтай. Тэгсэн хэрнээ яг ингээ хаацлаад ингээ хүчийн гаргаа явахад бол бүр маш гоё ийм хүчтэй дуу мэдрэмж өгдөг. Зарим талаараа нөгөө баг V8 хөдөлгүүр шиг те нэгэн тийм хөдөлгүүр шиг дуутай байгаа нь бол яг зам дээр их гоё мэдрэгдэн. Замын хажуу зогсцсон байхад бол нэг орлоод байхгүй гоё тийм нам дуутай их гоё санагдлаа. Тэгээд өөр төр энэ мотороо дагалдаа те нөгөө 10 шатлалт урагшаа 10 шатлалт хурдны хайрцагт ирж байгаа. Тэгээд тэр хурдны хайрцаг нь бас энэ хоёрын хоорондын зохицол бол их гоё санагдлаа. Тэгээд яг шулуун замд хурдаа авч байгаа байдал тэгээд яг барта зам руу орж ирээд те барта замд бас хурдны хүчээ өгж байгаа. За тэгээд араа хоорондын шилжилтүүд бол маш гоё зэгцтэй илүү гоё хоорондоо зохицож өгч байгаа юм шиг тийм мэдрэмж бол өглөө. Ерөөхдөө яг унаад явхад тэр нэг машинаас гарах тэр хурд хүч болоод энэ хурдны хайрцгийн тэр нэг шилжилтүүд бол маш гоё мэдрэмж бол өгнө. За харин 5 дахь талаар бол дотор бас арай нэг өөр сэдвүүдийн талаар бас ярилцъя те. За энэ урдаасаа бол бас зарим зүйлүүдийг яриад яв. Энэ уртлын гүүпер. За урд гэлтгөө ард хоёрд нь гүүпер нь хоёулаа төмөр хийцэлтэй. Тэгээ энэ өөрөө яг Bronco Badlands гэдэг нь өөрөө яг оффроуд тал руугаа илүү чиглэсэн. За дээрээс нь Sasquatch package гэж дахин яриад байгаа. Тэр маань болохоор яг шаардлагатай яг оффроуд тоноглолуудыг бол хийж өгсөн ийм пакэжуд байдаг. Тэгээд Монголын нөхцөлд хамгийн их тохирохтой, хамгийн өндөр тоноглол сайтай загвар нь бол энийг авчирсан байгаа юм байлээ. За энэс дээш их юм бол Bronco Raptor байдаг. Гэхдээ Raptor бол илүү бааха уралдааны тал руугаа тоноглогдсон байдаг бол за энэ загвар бол яг оффроуд экстрим аяллуудад зориулагдсан ийм тоноглол сайтай байдаг. За тэгээ энэ гүүперний хувьд бол нөгөө яг үйлдвэрийн учраас яг бүх юм нөгөө суйрлуулалт сайтай гэж хэлэх юм уу те. За яг мэдрэгчүүд нь бүгд ороод өчгсөн. За энэ үйлдвэрээсээ бас нөгөө recovery point-уудыг бол суйрлуулад өчгсөн. Татлах чирэгтэй огцом угзаж татах хэдэрт шаардлагатай recovery point-ууд урд болон артаа байгаа. За тэгээд яг винчтэй загварт зориулагдсан нь болохоор арай өөр байдаг юм байлээ. Энэ болохоор яг винч суйрлуулахад арай жоохон тохиромжгүй гүүпер байх. За тэгээд бас энэ чинь ингээ харах юм бол гүүпер дээр ингээ тойроод нэмэлт юм болтууд байгаа даа анзаарагдана. Энэ юу вэ гэхээр ерөөхдөө нөгөө энэ гүүпрэд нүхлээд өгчихсөн гэсэн үг. Шаардлагатай нэмэлт тоноглолууд одоо магадгүй энэ урдаа нэмэлтээр гэрэл тавих юм бол энэ болтнуудаас салгаад угсраа буцаа бочих тиймэрхүү байдлаар. За энэ нэг хоосон орон зай бол энэ чинь нэмэлт манекин гэрлүүдийг суйрлуулах боломжтой ийм нүхийг суйрлуулад өгчихсөн. За тэгээд
тэр нэмэлт гэрлүүдэд тохирсон шаардлагатай нөгөө fuse гэж ярьдаг шүү дээ. Энэ дотроо байгаа, унтраалга нь бол кабин дотроо байгаа гэдэг. За гэхмэчлэнгээр ер нь бол энийг үйлдвэрээсээ маш өндөр тоноглолтой хэрнээ цаашаа яг оффроудд зориулаад тоноглоход бэлэн юмнуудыг бүгдийг суулгаад өгчихсөн байгаа юм. Тэр бол маш давуу тал болно гэж бодож байна. За тэгээд зөвхөн урд гүпер гэлтгүй цаашаага илгэвч гэж ярьдаг тийм. Skid plate нэгэд урдаас хойшоогоо ерөөхдөө яг шаардлагатай бүх хэсгүүд дээр хамгаалтын илгэвчүүдийг бол хийгээд өчгсөн. Урд хороо, туслах хороо цаашаа банк хүртлээ ингээд тийм. Бүх илгэвчүүд нь бол хийгдсэн. Цаанаас үйлдвэрээсээ байдаг нь бас ер нь том давуу тал шүү. Ер нь яг оффроуд зорж яг энийг авч байгаа тохиолдол бол. За энэ зүйл болохоор дугуй болгон за урд тэнхлэгийн явах идэнхтэй бас зарим зүйлүүдийг онцлог юмнуудыг яриавч. За яг Badlands дээр нэмэх Sasquatch гэдээ багц нь энэ машиныг үйлдвэрээсээ 35 инчийн дугуйттай ирэх боломжийг олгодог. Тэгэхээр энэс цаашаа бүр 37 инчийг хийсэн ч гэсэн энэ аркын дотор бол багтдаг ямар нэгэн нэмэлт өөрчлөлтүүдийг хийх шаардлагагүй байдгаараа бас давуу талтай. За яг энэ бас өөрийнх нь сток обод үйлдвэрээс ирдэг хэрнээ бидлог бас болох боломжтой capable гэсэн team обод гэсэн тэрэн дээр нэг жоохон нэг ганц хоёр тохиолдолд хийдэг гэсэн тэгээд тэрийгэ хийчихсэн байхад энийг бидлогоор ашиглах боломжтой ийм обод. 25 оны загвар нь болох тэр арай өөр болчихсон байсан санагдаж байна. За яг 24 оны загвар дээр бол ийм байдаг юм байна. За энд одоогоор бол өвлийн дугуйг нь хийцэн байгаа. Хойно яг өөрийнх нь сток ирдэг дугуй байлаа. За тэр бол яг MT дугуй. За 25-наас хойш болох тэр RT буюу тэр rugged terrain гэдэг тийм дугуй ирдэг юм байлаа. Тэгэхээр шууд нөгөө дугуйгаа солих шаардлагагүй байгаа дугуйтайгаа шууд аялалд гарахад бэлэн гэсэн үг. За урд явах үеийнгийн хувьд бол манай Foreigner-тай төстэй нэг шинжин тэр байгаа. Тэр нь юу гэхээр урдаар үл хамаарах дээд гартай ийм систем ажилладаг. Тэгэхээр нөгөө Jeep Wrangler-тэй нэлээх энэ машины жишиж ярьдаг учраас тэндээс ялгардаг гол юм болох тэр урдаа үл хамаарах тэнхлэгтэй. Тэрнгээр ялгаатай. За тэгээд үл хамаарах байлаа гэдэг энэ машин дээр бол тийм flex хийдэг тэр явах тал дээр бол нэг бартаа замын туулах чадвар дээр бол нөлөөлж байгаа юм шиг санагдсангүй. Харин үл хамаарах тэнхлэгтэй болж өгснөөрөө за яг засмал зам дээрх жолоодлогын хувьд болох тэр илүү доктортой тийм мэдрэмжийг бол өгнө. За яг Wrangler за өмнө бид Dalser болон энэ скринэн дээргээ машинууд дээр бол засмал зам дээр явж байхад жоохон ийм өрөөлийн холхооч юм уу тийм мэдрэмж байдаг. Тэр болох тэр яг хамаарах тэнхлэгтэй машин чулаагтай гэж ярьдаг ч тийм машины хувьд бол анзаарэгддэг. За энэ бол тэр талдаа бол илүү санагдчаа. Тэгээд дээрэс нь яг ийм учраас энэ машиныг илүү нөгөө баха авралтаан тийм юм дээр илүү ашиглаад байдаг штэ. Тэгэхээр тэр илүү хурдтай явж хахад илүү доктортой жолоодох тэр боломжийг олгоод байгаа гэсэн санаатай. За амаржины хувьд болох тэр яг 24 болон тэрнээс өмнөх онууд нь Бэлштейн гэдэг үйлдвэрээс амаржинтэй. За тэгээд Монголд бол 25 оноос хойш хонд нь болох тэр Fox амаржинтэй ирж байгаа юм байлаа. Яг Америктай хэрвээ тавталтай авалт хийж байгаа бол энэ ингээд тусдаа багцуулж ордог. Тэгээд ер нь Монголд ирж байгаа загварууд ер нь хамаг юм боломжтой багцуудыг нь хамгийн дээдлэн тулгдсан яг тэгээд энэ Badlands загвараа л гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь дутуу юм байхгүй л машин гэсэн үг. Тэгэхээр 24 оны загвар дээрээс энэ 25 оны загварууд нь бас юугаараа ялгаатай илүү давуу тал болсон бэ гэдэг дээр ганц хоёр зүйлүүдийг нэмээд хэлчихье те. За ерхий төрх мөрхийг харах юм бол ер нь яг хэвэндээ энэ чинь яг адилхан Bronco, Badlands, за тэгээ Sasquatch package гэж явдаг. Илүү оффроуд чиглэлд тохируулсан ийм загвар байгаа. За тэгээ ялгаанууд нь болох дээр за энэ дээр байгаа. За 24 оноос өмнөх яг загварууд дээр бол энэ Goodyear энэ territory MT байсан бол энэ загвар дээр RT дугуй ирж байгаа юм байна. Тэгээд обоодныхан загвар бас баг зэрэг өөрчлөгдсөн. За мөн яг энэ хамгийн гол өөрчлөлтүүдийн нэг нь явах үеийнг дээр Fox амарчинтай ирж байгаа. За тэгээ Fox амарчнаас гадна за өмнө жоохон баг зэрэг асуудлууд агуулдаг байсан урд руулийн таг тагыг бол илүү бат бөх чанартай болгож өгсөн бас нэг ялгаа байгаа. Дараагийн нэг том өөрчлөлт болох тэр инсект байгаа. За өмнөх загвар дээр нь харсан те яг ийм синс байдгүй. Синсний одоо гаралт одоо дулаан паарны гаралт байдгүй те. Тэгээ тэрнээс одоо яг энэ хойтлын судал дээр нэлээ хүүтэн байна гэсэн гомдлыг шийдэх зорилготой энэчээ синс оруулж өгсөн. Энэ бол бас нэлээд том давуу тал болж байгаа хойтлын зорчигчдод хэрэгтэй юм байгаа те. За тэгээ үүнээс шалтгаалаад нөгөө USB гаралт болон залхааныхан гаралтны доошоо шилжсэн. Цонхных нь удирдлага нь бол эндээ хэвээр байгаа. За Bronco бол нэлээд өндөр загвар гэдгийг бол анзаарсан баг те. Би энэ ч ингэж зогсож байна. Гэхдээ энэ бол энгийн стокороо байгаа шүү дээ. Тэгвэл энийг бас ямар тоноглолоодаас эхэлж болохыг бас энэ нэг машин дээр харуулъя. За энэ болох дээр яг адилхан
Bronco байдлынц. Гэхдээ MSM-ийн зүгээс бас яг тоноглол ямар болох вэ гэдгийг харуулах зорилготой юм хийсэн байгаа юм байна. Энэ юу вэ гэхээр Kings-ийн одоо амарчинаар өндөрлсөн. Тэгэхээр ийм өндөр болчихсон тий. За тэгээд дээр нь ачаа, тэгээд гэрэл, за тэгээд ободоо ч гэсэн тий. Бүх юмыг солиод тонголчихсон ийм загвар байна. Энэ машин маань өөрөө үйлдвэрээсээ маш өндөр тоноглолтой, тоноглол сайтай. Ер нь бэлэн машин. Гэхдээ бас мэдээж хэрэг оффроуд сонирхчдын донд илүү сайжруулах сонирхол хизээд байдаг. За тэгвэл энэ мэтлэнгээр ингээд цаашаа явах юм бол бүр хязгааргүй бас тоноглолуудын хэлбэр байна. Юу ч харагдахгүй ёо энэ одоо яг юу гэсэн юм бэ те. Хоёр давхар дээр баг байгаа биш үү? Би бүр ийм ш. Нэрдэ. Ажиж. Одоо толиг хад. Толиг. Яа. За Bronco дээр бас нэг онцлог юм нь юу вэ гэхээр энэ тойл байгаа даа. Энийг юу гэж онцлог гэж яриад байна вэ гэхээр ер нь түгээмэл машинуудаас ялгаатай. Энэ маань хаалганасаа тусдаа. Гэтэ хаалтаа хамт ирэхгүй байгаа шүү дээ тий. Тэгээд санаа нь юу вэ гэхээр энэ машин чинь өөрөө адилхан нөгөө Wrangler-тэй адилхан хамаг хаалга, дээвэр бүх юм салдаг гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас хаалган салгацсан байсан ч гэсэн толин үлдчихдэг. Тийм давуу талтай. Тэгээд эндээс ингээ харах юм бол бас энэ дээр ингээд болт суурнуудыг бэлдээд өчсөн байгаа. Одоо энэ дээр бол жишээл нөгөө Digilight гэдэг нэмэлт гэрлүүдийг тавьдаг шүү дээ. Тэрийг нь бэлэн ингээд бэлтчихсэн гэсэн үг. Гэрлээ авчирлаа энэ хоёр болтыг салгаад тавиад угсаачих боломжтой. За энэ урагшаа ирэх юм бол за энэ урдталт бас яг энэ уртлын капотны яг хоёр талд бас ийм бариулж юм шиг юм байгаа зүгтээ. За энийг бол бас олон янзаар ашиглана. Бас энэ чинь бэлэн болтнууд байгаа. Энэ чинь нэмэлт юм томрлын юмнуудыг суйрлуулж болно. За урдуура Max Trax-ыг тавьсан ч гэсэн тохиолдол байдаг те. За тэгээ мөн энэ чинээс тороос татаад тэр ч одоо яг юу ч нэрлэх юм байсан санахгүй байна. Нөгөө бургас муруусан дундуур явхад одоо тусгаарлах зорилттой тиймнүүд хийдэг. За ингээд олон төрлийн байдлаар ингээд ашиглах боломжтой юм тоноглолын одоо цэгүүдийг бэлдээд өчсөн гэсэн. За одоо энэний хувьд жишээлбэл 150 паундын даацтай юм байх жишээ. Тэгэхээр энэ зүгээр нэг юм байрал байгаад байгаа гэсэн үг шүү. За тойроод хойшоо машины хойдлын хэсэгтээ танилцъя. За түрүүний ярьсан төмөр гүпртэй ийшээргээд ардаа бол нөгөө яг бүтэн өөрийнх нь дугуй запас дугуйн дааж явж байгаа тийм. Ардаа дугуйгаа өрнө. За ухрахын камер нь бол эндээс сөөлөөлөд өгсөн. За энэ бол яг нөгөө өөрт нь ирдэг яг нөгөө сток дугуй гэсэн үг. За Goodyear гэдэг брендинг Territory MT дугуй. За 25-аас хойш болох тэр Territory RT дугуй нэрт юм билээ. Тэгээд ер нь бол яг Барта цаанд хэдийнэ бэлэн юм дугуйтай ирж байгаа. За тэгээ хойдлоо багажны хэсгийг онгоолох их том халга маш сайн дэлгэгдэнэ. Энэ амарчин жоохон хатуу санагдсан. Гэхдээ дайчгүй дээдлийнхэн цонхоо эргүүлээд. За тэгээ артлын багаж бол дундаж бас их том гэж хэлэхгүй. За Foreigner-тай харьцуулахад бол багажны зай багтаамж бол арай бага. Wrangler-ээс арай жоохон илүү байж магадгүй санагдаж байна. Тэгээд хойдолтой бас яг нөгөө roll bar гэж ярьдаг шүү дээ. Араам ингээд дотор нь өгсөрцсөн тэр араам байгаа. Гэхдээ дээр нь бас спикер руу суйрлуулад өчгсөн. Тэрнгээр онцлог. За энэ артлын энийг бол бас янз бүрээр тонголдог юм байлээ. Энд чинь юм хийгээд одоо юу гэдэг нь ширээмээ буудаг байдлаар те хийчих болдог. За тэгээ хойноос нь бас харах юм бол энэ чинь ингээд recovery point-ууд бас яг цаанаас нь суулгацсан те. Тэрнээс шилээд байгаа. Ер нь бол яг Барта цамд гарахад бол бүх юм нь бэлээ. Ийм машин байгаад байгаа. За тэгээд энийг хаачаад. За ер нь яг энэ хаалга нь өөрөө за эн чинь өөрөө бүр 35 инчин дугуй. Тэгээд MT дугуй ачсан байгаа шүү дээ. Тэгэхэд бол энэ хаалга бол маш сайн. Ер нь угас бол маш сайн байгаад байгаа нь анзаарагдана. За тэгээд ер нь дугуй хойно үүрнэ гэдэг чинь өөрөө уг нь бол маш том давуу талыг бий болгодог хэрнээ дуу хойно үүрсэн машинуудын арын хаалга ингээд дуу орчих гээд байдаг, эрсдэл байдаг бол энэ хаалга бол нэлээд бярттай санагдана. Ер нь бол тэр хэр баг юмд бол тэгж дуу орохооргүй. За ер нь бол орсон ч гэж ер нь ярьдгүй юм билээ дээ. За тэгээд дуу заавал ягаад хойно үүрээд идэх юм бэ? Тэгээ ер нь за Foreigner ч юм уу те Япон машинууд бол хөвсөн доороо байлгаад дээ шүү дээ. Тэгээд давуу тал талууд байгаа.
За доороо байлгахад бол нэлийн одоо яг ус галтж явхад ер нь жоохон тэр нь эсрэгээрээ хөвөөдтэй одоо яг мацах чадварыг бууруулдаг ч юм уу. За эсвэл бид нар бол маш их олон юм дээр анзаарч ирсэн. Хойдлын тэр доор байгаа дугуй шаврын дундуур тулахад хамгийн түрүүнд тулах цэг болчоод идэг. Тэгээд тэр хэрэг байхгүйсэн гараа авчих марч юм шиг тийм цэгүүд их байдаг. Тэгээд дуугаа бол бид нараас хаашаа үрчимсэн гэсэн бол байдаг боловч энэ хойно үүрнэ гэдэг чинь өөрөө бас маш их ажиллагаа ордог. За энэ бол харин эсрэгээр ингээд бүх юм шийдсэн. Тэгээд шийдэхдээ яг тэрийг бодолцоод энэ маш сайн даацтайгаар ингээд хаалгаахан нугсыг ч гэсэн бэлтцсэн байгаа нь бол маш том давуу тал гэж бол хэлмээр байна. За яг ийм биш энгийн SUV англи машинуудад яг иймэрхүү хэмжээний томрол хийхэд бол бас чамгүй хүчин чармайлт шаарддаг. Тэгэд ингээд ирэхтэр чинь угаасаа яг экстрим бартаа зам аялаа явж хахад бас нэг том бонус давуу тал болоод гараад ирж байгаа байхгүй. Ер нь шавар тэгээд их нухчаа тиймэрхүү цэгүүд тэр бол хамгийн том давуу тал болж чаддаг. За яг Bronco-гийн энэ нэг юм Fender гэж ярьдаг энэ их гоё дизайн санагддаг. За тэгээд энэ өөрөө нэг дугуй нь бас нэгэн гадагшаага сууж өгдөг тийм агрессив гэдэг чинь юм хүчтэй төрхийг бий болгодог. Тэрийгээ дагаад энэ Fender-ын гадагшилсан байгаа нь их таалагддаг. Гэхдээ яг Bronco Raptor дээр болох тэр 37 инчийн дугуй тавиад тэр дугуй өшөө гадагшлаад за энэ Fender өшөө гадагшилсан байдаг. Тэр нь болохоор таалагддаг байхгүй. Тэгсэн чинь энэ байдлаанцын хувьд яг тэр нэг донжиг нь таалцсан юм шиг санагдлаа. Яг түрүүн хойноос нь явж хахад харахад ч гэсэн их гоё хэлбэр нь хит тийм алцаасан биш те. Хит тийм дэрвсэн биш. Яг тэрийг бол маш гоё донжинд харуулчихсан юм хийцэлтэй байх нь гоё санагдсан. За одоо цөмөр солонтойгоос танилцсан. Тэрнээс өмнө энэ нөгөө цонхон өөрөө дээгүүрөө хүрээгүй анзаарч байна уу те. Яг хаалга жоохон татах үе шууд буугаад онгоочдаг. Тэгэхээр энэ бас сүүлийн загварууд дээр болсон энэ юг сайжруулсан. Тэгэхгүй бол энэ маань яг хаалга онгоолж хаагдахаар ингэ далбарнаад гэсэн тийм алдаа байснаа бол зарчсан юм байл. Тэгээд онгоолгочхоор за тэгээ хаалга нь цонхон онгосон үед бол яг ингээд дээгүүрээ хүрээ байдгүйгээр онцлогтой. За тэгээ дээвэр мэвэр аваад ашиглаж байгаа үед бол энэ бол маш гоё шийдэл болдог. За эсвэргээрээ нөгөө бусад үед энэ ч жоохон завсар гарах гат ч юм уу те эсвэл дуурах гээд байна уу гэсэн хүмүүсийн яриа бол байдаг. Нэгэнт дээвэр нь салтдаг энэ элементүүд учраас тэр хооронд баг зэргийн дуунууд бол байгаа. Тэрийг бол мэдээж хэрэг ийм машин сонирхож байгаа хүмүүс бол тэрийг бол ойлгоод сонголтоо хийдэг байх гэж бодож байна. За дотор салоны хувьд ярилла тухтай. За гэхдээ гаднах төрхшгөө адилхан тийм том салон бол биш. Ерөнхий өнгө төрх загварыг нь хараад үзтээ нэлээд тийм хүчтэй том юм шиг тийм сэтгэл төрүүлдэг. За яг ороо суусан байгаа мэдрэмж нь бол бүр их тийм том биш. Гэхдээ бүр барьсан ийм давчиг бол тийм орон зай бол биш. Ер нь бол боломжийн. За тэгээд өрүүлний дизайн ер нь ингээд эргономик байдлаас нь хараад үзэх юм бол бүх зүйл гард ойрхон маш сайн бодоод хийчихсэн тийм мэдрэмж бол өгнө. За энэ дээдлийн орон зай болоод энэ хэсэг бол нэлээд сайн зай сайтай. За надад бол яг энэ машиных нь өөрийнх нь дотор салоны загвар хийцлэл бол маш гоё санагдаж байгаа. За яг энэ чинь ингээд стичинг гэдэг те ойтолтой энэ салоны хийцлэл. За яг материалын хувьд бол яг янз бүрээр хэлэх байх. Гэхдээ энэ чинь өөрөө юм илүү бартаа замын аялалд зориулсан машин учраас тэрэндээ тохирсон материал ашиглагдсан байгаа нь анзаарагдана. За хэд тийм лакшери бол биш. Муу гэсэн бол бас биш те. За яг энэ голын удирдлагын хэсгүүд бол бас яг адилхан миний дуртай нөгөөдний хүрд эсвэл товчтой тиймэрхүү байдлаар шийдсэн. Гэхдээ бас том дэлгэцнээс бол холдоогүй маш том дэлгэцтэй. За яг энэ том дэлгэцэн дээр бол яг шаардлагатай мэдээллүүдийг бол энэ чинь гаргаад өчсөн. За яг оффроуд дээр явж хахад ямар мэдээлэл гарах уу гэдэг те. За тэгээ мөн мэдээж хэрэг Android болон iPhone шууд холбогддог системүүд бол байгаа те. Apple CarPlay, Android гэх мэтлэнгээр. За энэ голын энэ хэсэг дээр болох дээр араагаа удирдах шчакн тийм үндсэн шчакн энэ чинь аваад за тэгээд энд гол мод нь бол энд байрладаг. За энэ юу вэ гэхээр goat modes гэж байгаа. За энэ goat гэдэг нь болохоор go over any train буюу тийм бүх төрлийн гадаргуудаар явах боломжтой. За тийм тохиргоо байгаа. За энийг ингээд эргүүлэх юм бол голын хянах самбар дээр бол тийм ямар мөнгө сонгох юм бэ гэдэг нь гарч ирдэг. За эндээс харах юм бол ингээд normal, eco, slippery, за тэгээд madrats, sand, баха, за тэгээ rock crawler гэх тээ. За энэ бол ер нь бол яг Америкчуудын хувьд ер нь хамгийн их юм
өөрсдийнх нь сонгодог трейнүүд байгаа даахгүй. Тэгээ энэ бол машин болгоноос хамаарат энэ ер нь энэ мулти трейн байдал нь янз бүрээр өөрчлөгддөг. За тэгээ энэ ч бол бид нар өнөөдөр бол энэ slippery болон sand модууд бол ашиглаж их явлаа. За тэгээ яг нөгөө модо сонгоцсны дараа бол яг шаардлагатай одоо хойтлоо төвжих ч юм уу эсвэл sway bar disconnect гэдэг ч юм уу те. За эсвэл 4H 4L-д хийх юмнууд нь бол цаанаас нь сануулууд нь гарч өгөөд бас хэрэглэгчтэй бол илүү юм ойрхон мэдрэмж өгөх тийм тохиргоонуудтай. За тэгээд зарим юмнууд нь бол ер нь автомат байдаг. За 4A гэдэг юм дарцсан байгаа үед бол 2 дугаар хөтөлбөр 4 дугаар хөтөлбөр гэдэг ч юм бол яг таны явж байгаа замын нөхцлөөс хамаарат машин ч өөрөөр харуулаа явчихдаг гэсэн үг. За тэгээд хэрвээ яг ийм slippery юм уу матрац хэсэг дээр очиод ирэхдээ шаардлагатай бусад туслах системүүд нь бол энийгээ дагаа ажиллаждаг. За жишээл одоо би ингээд rock roll руу ороод эхлэхдээ голын дэлгэцэн ажиллаад дифференциалууд нь ихнээсээ түгжигдээд эхэлдэг гэдэг ч юм уу те. За голын энэ хэсэг дээр болох дээр ингээд нэмэлт товчнууд байгаа. За энд нь юу байгаа вэ гэхээр sway bar disconnect. За уртлын дифференциал төгжиж, хойтлынх төгжиж, за тэгээд эргэлтийн туслах систем, за шаргалтын системийг унтраах гэдэг нэмэлт товшинт байгаа. За энэний нөгөө дифференциал дээр бас нөгөө хэлмээр байгаа гоё юм юу вэ гэхээр 4H буюу те. За 4 дугаар хөтлөгчтэй төвчсөн байгаа үедээ хойд төгжээг бас нэмэлтээр хийх боломжтой байдаг. За хэрвээ анзаарч санаж байсан бол яг Forerunner дээр жишээлбэл хойдлоо төгчөнд бол заавал 4L буюу хүндрүүлэгчэндээ хийх шаардлагатай байдаг. За ер нь ихэнх Toyota-гийн системүүд ер нь тэгэж ажилладаг. За энэний хувьд болох дээр за хөнгөн тий дөрөвтэй байгаа үед ч гэсэн хойтлоо төвчих боломжтой байгаа нь бол маш гоё давуу тал санагдсан. За тэгээд энэ цонхны удирдлага энд байгаа. За толных нь бас энд байгаа. Тэгээд яг нөгөө хаалган дээр толны удирдлага гэж хаалган салаа авчих харчин болохгүй тий толн үлдчихдэг учраас энд байх нь ойлгочих. За цонхны удирдлага энд байгаа бас л нөгөө джиптэй адилхан тий хаалга салдаг учраас гэдэг хэрнээ удирдлага нь үлдэх ямар шалгатай байгаа юм бэ гэдгийг бол ойлгохгүй хэвээр үлдчихэж байгаа. За тэгээд энд бас их нөгөө түрүүний би гадна талд нэг хальт яриад өнгөрсөн нэмэлт гэрэл суйрлууц үед яах вэ гэхээр за энэ капот дотор бол фьюзүүд нь байгаа. За тэднийг холбочихсон залхуурных унтраалгууд нь энэ байж байгаа. AUX 1 2 3 4 5 6 гэдэг те. Ер нь бол 6 залхуурыг 6 нэмэлт цахилгаан төхөөрөмжүүдийг холбоод унтрааж асах товчлуудаа энэ шийдчихсэн байгаа. Ер нь бол энэ бас сүүлийн үеийн машинууд дээр ялангуяа оффроуд зориулагдсан машинууд дээр ийм нэмэлтээр оруулж өгöd байгаа нь бол маш гоё. Тэгэхгүй бол нөгөө хуучин бол хуучны жоохон загварууд дээр болох дээр тийм байдаггүй бид нэр өөрсдөө нэмэлт ийм контрол панелууд ингээд тавьдаг машин дээр тийм шаардлагатай байдаг бол энэ ингээд цаанаас байгаа нь бас давуу тал бас гоё юм байна. За тэгээд суудлын хувьд бол надад бүр илүү гоё тухтай санагдлаа. Ер нь л үдсэн машинуудаас бараг нэлийн тухтай талтай санагдахаар ийм суудалтай санагдчихээн. Тэгээд яг энэ нөгөө материал нь бас ийм савхин орлоготой тий. За тэгээд ноёл нь харж байгаа ах иймэрхүү ноёлууд нь бас юм онцгойс одоо гарч өгсөн иймэрхүү загвар нь бол тэгээд загварын суудлын тухтай байдал бол маш гоё. За энд нэг юм ярмаар байна. За энэ надад маш их таалагдсан юм байна. За энэний цаана болох дээр USB-C 2 оролтын ч байгаа. За энэ чинь цэнгээ авчна. За энэ юу юм бэ гэсэн чинь ингээд ийм нэмэлт юм ингээд суулгах боломжтой. Ер нь бол нөгөө камерын хөл гэж хэлдэг шүү дээ. Тийм байгаа даа. Тэгэхээр энэ чинь ингээд GoPro-гоо суулгаж болно. За эсвэл өнөөдрийн хувьдлах дээр бид нар энэ чинь ингээд юугаа хийчихсэн. Утасныхан тогтоогч. Тэгэхээр нөгөө утсаа тогтоох одоо бид нар шиг ийм хүү видео хийх гэж явж байгаа үед бол тий. Утсаа хэлбэрхаан тогтоогоод ингээд чинь аваавчна. Энэ бол маш гоё систем. За одоо ингээд өөрийгөө таруулаад өөрийгөө бичнэ орчноо бичнэ тий. Ингээд харуулж явчих. Яг л нэмэлт хөл шиг ингээд ажиллаж байгаа. Энэ бол надад маш их таалагдсан систем байна. Тэгээ над чиг ийм хүү видео контент хийж байгаа хүмүүс бол за энэ ингээд за энэ бол яг энэ биш шүү. Энэ машинтайгаа байхгүй зүгээр суурин байгаа гэж хэлэх гээд байгаа. Тэгээд одоо юу гэдэг нөгөө маш хурдтай нөгөө баахан авралтай энэтрээд явах чинь хүмүүс чинь тэрийг өвчмээр байдаг штэ. Тэнгууд энэ чинь GoPro-гоо зоох боломжтой гэж хэлэх гээд байгаа. Тэр нь маш гоё систем. За тэгээд энэ ерхий материал бол яг бүр тийм амар лакшери биш гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ ер нь л маш гоё боломжийн хийцэл сайтай. За ингээд хойдлын суудлал бол орон зайны хувьд бол за ер нь бол Forerunner-тай ойролцоо дунд гарын джип гэсэн үг шүү дээ. Тэднэртэй бол ерөөхдөө ойролцоо их бүр том биш. Гэхдээ одоо манай 3 хүүхэд бол жишээлбэл гурлаа суугаад явхад бол боломжийн. Гэхдээ 3 том хүн бол суухад тохиромжгүй те. За материалын хувьд бол нэг уур судалтайгаа төрөнийхтэй адилхан. Савхин уучаас
цэвэрлэхэд илүү хялбар тий. За яг энэ голын энэ хэсэгт болох дээр USB гаралт болон нэмэлтээр бас яг шууд захилгааны арзитик тий байж байгаа. За цонхны удирдлагууд нь энэ 25 болон түүнээс хойш хонууд бол энэ сэнсний үлэхийн гаралт байдаг учраас хойтлын суудалд илүү их одоо энэ парта болоод илүү тухтай болсон гэдэг юм байлаа. Тэрнээс өмнө бол гомдол бол яг 24 болон тэрнээс өмнөх загвар дээр тиймэрхүү зүйл гомдол болдог байсан. За тэгээ энд нэг юм харуулхад хойтлын суудлаа ер нь бол буулгаад инкээс нөгөө багажныхын орон зай ингэ нэмэгдэж шүү дээ. За иймэрхүү байдлаар ашиглавал илүү тохиромжтой санагдсан. Ягаад гэхээр энэ бол яг нөгөө өмнө бид нэр ярьжсэн джиптэй адилхан те илүү ингээ хоёр хүн суугаад бусад аяллахын юмд ачаад явхад илүү гоё болов санагдаж байна. За бүр яг ингээ гэр бүлээр аялаа явхад хойтлын багаж ус арай жоохон зай багтааж багтаа болоод хойтлын суудалч гэсэн арай жоохон зай багтаамж багтаа болохоор сул тал болчих магадгүй. Тэгэхээр манайх шиг одоо ингээ 3 хүүхэдтэй те за дөрвөлээ ингээ бүр ингээ олоолаа явах гэж байгаа бол тохиромжгүй. За магадгүй нэг хүүхэдтэйгээ ч юм уу хоёулахнаа явах гэж байгаа үед бол бас гоё сонголт болж орно. Тэгэхээр энэ машины хувьд бол яг тийм экстрим аялалд те хосороо ч юм уу. За магадгүй бүр ганцаархан ч хамаагүй те явхад бол маш гоё шийдэл болно. Тэгээд их нөө фан те зугаатай тийм характертай санагдаж байна. За тэгээд эндээс харуул ингээд спикер нь энчэнэ ингээ хоёр талдаа бас ороод өгчихсөн. Тэгээд Загийн загвар дээр ер нь бол яг Америкт бол зөндөө олон пакэжээс ингээд зөндөө олон юм сонгодог. За Монголд орж иж байгаа байдлаар Sasquatch дээр нэмэх нь Lux package гэдэг юм оруулаад өчсөн. Тэгэхээр голын дэлгэцэн том тий 360 камертай. За тэгээд спикерүүдийн хувьд болохоор Bang & Olufsen гэдэг бас нэлийн алдартай спикер байдаг тий. Тэр мэрийг суулгаад өчсөн. Тэгэхээр энд бол бас гоё дууралтай спикерүүд яг энэ хойтлын хэсэг дээр байгаад байгаа. Тэр нь бол маш гоё санагдсан. Тэгээд ер нь бол хөгжмөний дууралч гэсэн маш гоё. Ер нь нэгдээ цаанаасаа нэг тийм залуу хүний гэсэн тийм мэдрэмжүүдийг өгөх тийм л машин байна да. Энэ машины нөгөөд нэг хамгийн гоё онцлогуудын нэг нь бас нөгөө дээвэр авах гэж яриад байгаа шүү дээ. Их амархан энийг эргүүллээ. Энийг эргүүллээ. Энийг эргүүллээ. Энэ түгчийг нээлээ. За тэгээд оба. За ингэж өччих. За тэгээд ер нь би гадна талаас нь харуулъя тий. Их гоё нээчгэрээ. За. Дотлоос үгнээд авцсан штэ. Тэрөөс энийг ингээд өргөөд. Ингээд дээвэр авчиж байгаа. За ингээд ерөөхдөө нөгөө талууд нь ч гэсэн бүгд адилхан яг иймэрхүү байдлаар авагдчихна. За ингээд шууд ингээд дээтэл ингээд нийлхийдээ нэгтсэж байгаа учраас ялангуяа ингээд гоё зуны үйлрэлттэй. За энэ ч нөөрэ тэр нь дотор салгаан ч гэсэн юуны хамгаалт сайтай байдаг учраас баг бороонд ч ингээд явцдаг гэж байгаа байхгүй. Тэгээд доторх нь ингээд юмда хамгаалт сайтай тэрийгэ цэвэрлэж гэсэн хэлбэр учраас тий. За мэдээж хамгийн гоёд нь зуны дулаахан өдөр бол ингээд давхихад бол маш гоё мэдрэмж өгөх ийм байхад байгаа. Энэ нь бол тэгээд маш том. За нэг талаар давуу тал нэг талаар бас жоохон сул тал болж магадгүй. Нөгөө салаад байгаа юмнууд маань дуурах гээд байдаг. За энгийн люктэй машинуудын люк хүртэл ордог шүү дээ. Тэгэхээр яг тиймэрхүү юм бас урт хугацаанд жоохон гарч магадгүй. За түүнээс биш яг ингээ залуу хүмүүсийн гоё ирчүүч эрхчлөг мэдээд явъя гэх юм бол энэ бол маш гоё шийдэл болно. Тэгээ машин маань өөрөө маш гоё характертай, хурд хүч сайтай ийм машин учраас тэгээд явхад бол маш гоё мэдрэмж өгөхөөр ийм санагдаж байна. За энэ машин туршиж үзэх юм маш олон юм байгаа. Тэгээд энэ ч гэхдээ би нэг turn assist хийж чад. Үзээт. За ингэсэн. Тэгээд turn assist голтон хийгээд сагаад за одоо энэ ингээд дараад ирэх үед тэгсэндээ миний эргэлтийг богинохон болох үүднээс хойтлын нэг дугууга одоо түүчээд гэх юм 100-аад тэгээд эргэлтийг бүр байранд нь шавхан гэж эргүүлж өгч байгаа. Яг одоо ингээ миний явж байгаа газар болох дээр хэдийгээр юм онгорхоо газар ч боловч ингээ одоо дэлий их давч байгаа газар ирэхэд те модон дунд ингээ шүлжиж явахад бол маш гоё хэрэгтэй систем байна.
За Bronco машин надад таалагддаг олон шалтгаан байдаг. Тэгээд яг энэ машинтай YouTuber нэг Off the Grind гэдэг YouTube channel болвол анх бидний ер нь YouTube-ийг эхлүүлэхэд бас их төлхөө зөксөн нэг channel байдаг. Тэр бас яг ийм Bronco Badlands-тэй. За тэгээд энэ Bronco надад таалагдсан нэг шалтгаануудын нэг нь бол яг энэ машины хажуутлын профайл. Яг ингээ хажуунаас харагдтаа маш гоё юм өнцөгтэй тий маш гоё хүчтэй. Тэгээ хит дөрвөлжин байгаа байдал нь өөрөө их гоё үзэмжтэй харагддаг. За мэдээж урдаасаа бас нэлээд цайлаг машин тий. Тэгээд ер нь яг та ядаас өөрсдөө анзаараад үзээрэй. Машинууд хажуунаасаа бас янз бүр харагдаад байдаг. Тэгээд тэр дунд яг Bronco бол ялгарсан өөрөө маш гоё үзэмжтэй. За тэгээд эндээс бас нэг юм нэмээд хэлэхэд энэ уртлын энэ approach angle тий. За тэгээд бас хойтлолд нь харж байгаа departure angle. За энэ бол маш өндөр. За тэгээ өөрөө энэ 35 инч. За цаашлаа 37 инчийн дугуй тавьчихараа бас их гоё бүр гоё зигзээгээд үзэмжтэй болж ирдэг. Тэгээд энэ approach departure angle энэ маш өндөр цэгүүдээс үүсдэг учраас бартаанд бол туулах юм ерөөсөд байдаггүй. Ер нь бол бартааг бол зөвхөн өөрөө эддэг тийм машин байгаа. Энэ талаараа энэ бол машины хамгийн гоё давуу тал бас хамгийн гоё үзэмжтэй юм байна. За тэгээ би өөрөө холцсон бас холдох бас хэрэгтэй баг. Тэгээд яг өшөө яг өөр төрлийн өнгөтэй загваруудыг харах юм бол өшөө гоё тодроод ирнэ. Өнөөдрийн битээр авч явсан загвар маань яг хавхаар олсон учраас бас зарим деталууд нь сайн тодорч өгөхгүй байна. Тэгээд энэ дээрээс бас загвар дээр харах юм бол яг энэ дугуйны энэ аркууд нь яг гоё юм дугуй те. Хоёулаа маш гоё яг гоё дугуй хэлбэртэй. За тэгээд энэ нэг дөрвөлжин энэ шулуун шугамууд гэдэг ч юм. Ярих юм бол зөндөө тэгээ ер нь бол загварын хувьд аваад үзэх юм бол надад энэ машины загвар нь бол маш их таалагддаг энэ машин байгаа даа. Одоо би нөгөө хөндрүүлчинд нийцээвч байгаа байхгүй. Тэгээд энэ хөндрүүлчнийх нь уруу газар хөндрүүлчнийх нь нэгдүгээр араа. Яг амар хүнд. Тэгээд энэ нөгөө crawl сайтай гэдэг. Тэгээд нөгөө арааных нь харьцаа би бас өмнө Jeep дээр нэг ярьжсэн. Арааны харьцаа нөгөө маш том зөрүүтэй байдаг болох дээр тэний шилтгаалаад ингээд маш удаан нөгөө crawl гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө хатан дайвар ч юм уу тиймэрхүү үед бол юм бүр амар сайн юм системтэй байдаг. Тэг ингээд нэгдүгээр арамд орвол бүр ингээд нөгөө crawl control ашиглаж байгаа юм шигээр ингэж явж чаддаг. За би хоёрдугаар арамд тэгээд хөндрүүлч нь өөртөө жоохон үзчихлээ. За хоёрдугаар араач гэсэн ялгаагүй маш гоё юм хүнд удаан авч дураадах бүрдтэй нөгөө баг ашиглаад шаардлагагүй өөрийнх нь хүнд арга. Ер нь нэг нөгөө механик робот машины хүнд арааны нэгдүгээр араан дээр бол иймэрхүү удаан байдаг. За тэрийг бол ингээд дурлаад өгчихсөн байдаг. Энэ бол бас их гоё систем шүү. Ер нь яг хүнд араа хэрэгтэй газар бол энэ чинь маш хэрэгтэй байхгүй. Яг одоо би урууж байхдаа нөгөө мотороор нь тормослох зорилготойгоор энийг залгаж үзсэн чинь анзаарлаа. Энэ бол бас яг юм хүнд өсвөр замуудаар ч юм уу эсвэл нөгөө яг нөгөө rock crawl гэж яриад байдаг тэр хад чулуун дундуур давхиж явахд бол энэ гоё систем бол. За тэгээд тэрвээ яг альгч нар хэрвээ мэддэг бол нөгөөд нэг юм баахан болж чулуун хад дундуур ингээд тонгочод явдаг штеп. Тэгэд хаацаж болохгүй ингээд амар хүн тэрэлтэй. Тэр үед бол яг ингээд өөрийнх нь юм хүн дараагаар нь зөөлхөн ингээд аргадаа гарч чад. Машинд нь өөртөө ч гэсэн ачаал нь баг дээрээс нь янз бүрийн юм руу ойж буугаад зөхөд байхгүй тийм давуу талтай байдаг. Тэр талаараа бол энэ ялч гэсэн гоё систем. За тэгээ энийг харуултаа. За одоо би бүр 3 дахь хэлсэн. За тэгээ нөгөө хөндрүүлчэндээ ийз учраас урагшаа камер харагдаж байгаа. Камер систем уртлын камер харагддаг тийм. За энэ бол сүүлийн машин дээр бүгдэн дээр нэртэй болсон. Тэгээд том камертай учраас. Энэ өөрөө машин өөрөө бас өндөр хамартай тийм. Учраас яг ингээд уртлын бас харагдахгүй байх юм бол их тохиолдож ирсэн. Тэгэхээр тэр үед бол энэ камер хэрэглээ маш гоё санагдаж байна. За энэ гүнж хүртгээр. За байли. Өндрөөс уруудаад ирсэн. За тэгээд энэ дээгүүр ингээд ер нь бол яг ашиглахыг гэвэл маш олон систем байгаад байгаа. Тэгээд яг өнөд дулаа орохоор нэг иймэрхүү системүүдийг илүү гоё ашигласан видеонуудыг ер нь хийдаа л гэж бодож байна да. За бид тэр өнөөдрийнхөө дугаарыг ерөөхдөө дуусчихад тэгээд дүгнэлт хэсгээ хийхдээ жоохон яагаад буцах замдаа хийж тий. Тий. Тэгээд тэрэлжийн эцэсээс даваад удаад явчихна. Би ихлээр өөрхөн сэтгэлжгүй. Надад ер нь бол айгүй эргэлзээтэй байна. Яагаад?
яг нөгөө нэг за нэгдүгürt нь бол угаасаа нөгөө яг одоо энийг би яг юутай харьцуулах вэ гэхээр яг Forerunner-тай юу, Jeep-тэй юу гэх нэг юм сонголт байгаа. Тэгэхээр яг хүүхнийхээ хувьд болохоор баг Jeep-ээс илүү таалагдсан гэх юм уу те. Яг миний хувьд болохоор гэхдээ яг нөгөө нэг яг бид нар одоо яг машинаас сулах уу явах уу гэд яг энэ өнцгөөсөө хараад бодохоор нөгөө л ярьдаг нөгөө яг юм зай багтаамжийн асуудал стил хэвээр байна. Тэгэхээр тэр яг нөхцөлд бол угаасаа л бидний одоо гэр бүлийн оффроуд аяллаа сонголтонд бол орж чадахгүй л болоод байна л та. Тэгээд энэ ерөөхдөө жоохон ингээ гайхаж ин автомашин үйлдвэрлэгчтэй. Тэг яах ёстой бэ те? Одоо гэр бүлээрээ ингээ аялж байгаа хүмүүсийн хувьд яг иймэрхүү чадамжтай ч гэдэм үү. Тэгээд бас хот дотор ч гэсэн нэг хэрэглээ нь аюу хатан байгаа байхгүй 4 төрхөө гэх юм уу те. Тэгээд харангуут ер нь ингээд тийм эргэлзээтэй нөхцөлөд болчиход байгаа байхгүй. Тэгээ ингээ дүгнэлт хийлээ гэхээр ер нь би өөр айгүй эргэлзээтэй байгаа учраас. За чиний хувьд ямар санагдав? Тийм. Ер нь одоо миний аль түрүүнд дурдсан. Яг энэ Bronco загварыг бас маш удаан бас харж явж байгаа юм шиг байна. Тэгээд тэрийг бас харах болсон шалтгаануудын нэг бол угаасаа Off the Grind гэдэг YouTube сувг байдаг. За тэр YouTube сувгийг бол үзэж бас яг илүү зориг орсон гэх юм үү? Inspiration авсан. Тийм өөрсдөө YouTube сувгаа зориулж эхлүүлэхэд болох юм байна гэдэг тийм зориг авсан нэг тийм сувг байдаг. Тэр сувг дээр бол яг энэ машиныг ундаг. Тэгээд тэндээс хараад ерөөсөө яг маш их таалагдсан. Тэгээд Bronco бол угаасаа Forerunner-тай маш их зөвлөгддөг, харьцуулагддаг тийм. За энэ хоёрын аль нь вэ гэдэг хүмүүсийн хооронд дандаа яриан дүрмд явдаг тийм машин. Тэгэхээр битэрийн бас угаасаа сонирхол одоо тэр төвд бол байна. За яг ингээд энэ бүх орчлын дараа өөрийнхөө сэтгэлийг хэлэх юм бол надад маш их таалагдсан. За тэгээд тэр дундаа яг маш гоё характертай машин байна тий. Тэгээд өөрийн гэсэн тийм үг төр. Тэгээд шууд яриач наслаад яг GPS юугаар ялгаатай. Яг л Jeep дээр юм ярьжсэн байхгүй. Тий. GPS ялгаатай. За GPS ялгаатай юм. Jeep-ийн характер өөр байхгүй. Характер нь өөр характер. Одоо юу гэж хэлмэж байгаа юм бэ? Ингээд юу байгаа даа. Jeep ч өөрөө яг юм яг онцлогийг хэлээ. Ялгарлын. Тий, ялгарлна. За энэ болохоор илүү хурд хүч гэдэг талаас тий. За одоо чи яг өөр төр бүр ингээд яг баахан мод гэж байгаа даа шүү дээ. Юу хэлэх гээд юм бэ? Ер нь бол яг юм уралдаан зориулагдсан гэдэг тэр өнгө төрх бол байгаад байгаа. Тэгээд тэрийгэ дагсан ерөөдөө энэ машины амарчны ажиллагааш тэгээд өөрийнх нь ерхий өнгө төрх болоод тийм гадна дизайн дотор дизайн ч гэсэн ялгаагүй. Тэр талаас нь хараад үзэх юм бол тийм хурд хүчтэй явах тийм загварыг бэлтгэж байгаа. Тэр нь бол ялчгүй өөрийнх нь нэг том онцлог болж байна. Тэр нь одоо нөгөө Wrangler-ээс ялгарч байгаа бас нэг том жишээ болчиход байгаа байхгүй юу? Ялгарлын уу? Тэгэхээр энэ бол нөгөө GPS ялгаатай юм нь бол яг тэр байгаа. Илүү хурд хүчтэй одоо хурдан уралдааны гэсэн тийм онцлогийг өөр дээр бий болгож байгаа. Нөгөө тэр онцлог нь өөрөө энэ машин дээр гарч ирээд явж явахд ч гэсэн тийм хаац тэр responsibility нь бол гарч ирээд тэр нь ихтэн таалагдсан. Яг гоо Jeep ч бас яг мэдээж хурдтай явах нэг байхгүй. Гэхдээ тэрний чинь нэг урдаа нөгөө хамаарах техниктэй тий чулаагтай машин онцлогоо шалтгаалаад бас яг тэгж хурдтай явхад тийм тохиромжтой биш дээрээс нь нэг тийм духгүй нэмэгдэн авахар гэж санагдаад байгаа юм. Энэ бол за тэгээд энэ машин өөрөө бүр бараг яг шорон дээр төрсэн юм шиг тий. Ерөөсөө зүгээр яг шорон зам дээр гараад тавихад хэзээ бэлэн нэг тийм гоё өнгөтөр айстай байгаа таамаас гоё юм. Bronco гэж юм уу? Америкийн зэглэг юм хатмаадаг шүү дээ. Яг тийм нэг зэглэг эндэг юм байгаа даа байхгүй. Тэгээ өнөөдөр энэ жил чинь өөрөө моржил те. Гал моржил. Энэ бол яг өөрөө тийм гал мөр байгаа даа байхгүй. Тэр өнгөтөр нь бол энэ яг маш шүү тийм зүйл. Гэхдээ энэ дээр нэг юм бас бодох хэрэгтэй. Зүгээр яг тийм сэтгэлийн хөөрлөөр бас авчих юм бол зарим нэг хүмүүс таалагдахгүй юм юу гэдэг. Энэ дээврийн дууч юм ээ. Яг дээвэр нь өөрөө ингэж дуурайх зүгээр. Дээвэр нь салхины дууч юм маш их гадна тийм.
Тэгээд тээврийн салдаг учраас энэ тэнд бас жоохон дуу гарах магадлал юм өндөртэй. Тэгээд энэ тэмдэглэл нь ерөөхдөө тэрнээс шалтгаалсан юмуд бас байна. Тэгээд тэрийг нь бодоод өөрөө төгөлтэй хийх хэрэгтэй. Би зүгээр яг тав тухтай хэлэх гээд байгаа юм уу? Эсвэл жинхэнэ хамгийн бартаатай газруудаар have fun гэж хэлэх гээд байгаа юм тий. Зугаатай хийх гэдэг юм гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ та зүгээр яг ингээд foreign reach ингээд хатуу байна гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл хүүтэн байдаг хүмүүс байдаг шүү дээ. За тэгээ 215 таалагддаг юм. Prado 215 биш одоо Prado 150 тийм. Тэнгуудаа foreign-ыг хооронд нь харьцуулдаг тийм. Эсвэл яг тэр юм дээр ингээд хүмүүс асуугаад яах вэ? Ингээд эргэлздэг хүмүүсийн хувьд бол баг зүгээр эртхэн шиг хол зайгаа биш юм шиг. За эсвэргээр өөрийнхөө зорилгоо тодорхойлсон мэдсэн тийм. За би бол залуу илүү гоё хурд хүчтэй юм шиг явмаар гэж бодож явж байгаа хүмүүс бол энэ маш гоё юм байна. Надад бол энэ машин яг илүү юм зоригтой. Тэгээд нөгөө талаасаа эрхчлөө мэдрүүлсэн яг л тийм л машин сонголт юм шиг санагдаж байна. Тийм. Тийм мэдээж нөгөө нэг яг өөрт чинь тохирж байгаа юу үгүй юу гэдэг яг л өөрөөсийнхөө байр суурьаар авч үзэн. Бидний кейс дээр бол яг шууд утгаараа бол бас тохирохгүй байна. Гэтэ хувь хүнийхээ одоо хүсэл сонирхлууд бол таарч нийцж гэдэг нэг тийм л юунд очиж байна тий. За тэгэхээр одоо ямар ч гэсэн хоёулаа энэ цуурлаа дахиад ирэл хагуулаа цаашаа өргөжлүүлэхээс өөр аргагүй болсон гэсэн үг.